What's up fuckers? Андар сайн гэж найдаа да. Тэгээд би энэ бичлэгийг өглөөч байсан. Тэгсэн чи яасан гэж микрофоноор холбоогүй байлаа. За. Тэгээ орой л хийж гэн. За тэгээд Tarot-ийн вебсайтын талаар нэг зүйл ингээ хэлэхэд Tarot гэдэг зүйл чинь өөрөө миний ажил биш шүү. Би чинь хэрвээ миний цаг гараад хэрвээ надад ирчүүч байгаад хэрвээ надад өнөхөр ингээд миний flow state байвал би ингээд нэг energetic match болоод ингээд нэг let me see I can do best гэдэг ингээд нэг зүйлийг л ярьдаг болохоос шиг нэг ажил шиг ингээд нэг бол биш байхгүй юу. Тэгээд вебсайтн дээр яагаад байгаа вэ гэвэл би нэг уншиж болох цагаа ч юм ингээд завтай цаг би арай гав ирчүүч мөчтэй үе харж агаад тэгээ нээлт цагийн ийм цагаас би уншиж болно гэдэг үг л ярьсан байгаа байхгүй. Тэгээ хүмүүс нөгөө надлаа аим хүчээлээ л дээ цаг чирээсөө нээлттэй цаг байхгүй, сул цаг байхгүй нэгэд. Би байнга сул байна гэж байхгүй штэ. Ер нь энэ вебсайт чи хийсэн шалхан чи юм учиртай байхгүй юу? Өдөж байгаа юм шиг fucking шөнийн 11 12 үед ингээд нөгөө цаг байна уу яаралтай хэрэг болчлоо гэж юу шаагаад би ч хүн штэ. Тэгээ та хэд наа шөнийн 11 12 үед бас тэ унтаж амарч хийсэн ч юм байлоо тэ бас мэдэхгүй штэ тэр үе чи пи ууж хийсэн ч юм байлоо хүүг хэрглэж хийсэн ч байлоо мэдэхгүй штэ гэж Нэмээс зүгээр ингээд миний завтай цаг юм байна та ингээд матч утгаар бол ам окей гэдэг утгаар би вебсайтаа гэдэг тэр booking гэдэг вебсайтаа бичсэн шиг хэрэг өнөөдөр ингээд нэг чамаг вебсайтаас ороод үзэж хагаад завтай цаг байхгүй бол яах нөх би завгүй байх нь штэ. За тэгээд бод гарагийн буцалт одоо яг гоё халах үе дээр явж байна. Манай энэ кофе шоп 2 жилийн дараа ингээд нэг shop маань officially ингээд унтарлаа. Яг бод гарагийн буцалтай зэрэгцээ яг зэрэг унтарлаа. Nice. 2 жил shop ажиллахад гоё л байлаа. Их чим үзлээ, ихч тоошлоготой ч боллоо тий. Тэгээд shop манд байхгүй болж байгаа болохоор ингээд надад дахиж бичлэг хийх шаардлага алгадаа. Тэгээ би бол ингээд нэг за тоолсон ба тас би бичлэг хийнэ. Зүгээр энэ shop л байх гэж. Тэгээд та бүгдээ мэдж ажиллан би яд бас төрлөөнөөж. Гэтэ яг стил ингээд нөөс шийдэх асуудал зөндөө байна. Тэгээд тэгж болж шít. За ойрд ингээд нэг таратор аюу хүмүүс үзлээ. Тэгээд хэд хэдэн зүйлээ ингээд нэг анзаарч хүмүүс яг одоо ингээд нэг амар одоо нэг нервтэн гэж үүдэн штэ. Нервтэх юм бол одоо overwhelming ингээд болж байгаа анзаарч байгаа юм л та. Ажил дээр, хайр дээр, ер нь юм дээр. Тэр миний өнгөрсөн ингээд бичлэгтэр ингээд нэг чи усанд ингээд нэг бие ингээд чангалчих юм бол ингээд живчдэг. Биеэ сул явчих юм бол нэг сайн хөвөө явчихдаг. Гэдэг ингээд юм ярьсан зарим хүмүүс бас сайн ойлгоогүй л шиг байлаа. Ойлгоогүй бол одоо хэдүүлээ дахиад нэг ухаалгаар ярьцгаа. За өнгөрсөн бичлэгэн дээр бидний ингэдэгтэй би ярьсан existence versus essence гэдэг үгийн талаар тайлбарсан тийм. Юм болгонд өөрсдөө ингэсэн essence боёо утга учир гэж байгаа. Энэ аяганд утга учир байгаа. Миний татдаг тамхинд утга учир байгаа тий. Би тамхиттай өөрийгөө хорлож байна тий. Энэ тамхи намайг хорлож байна тий. Би өөр тамхиндаа зориулж fucking шүлэг өччихсэн шүү дээ. Тэгээ нэг мэдсэн чи 19 20 жил тамхитцсан л лээ. Гоё шүү дээ. Амьдрал янз шүү дээ. Тэгээд тэр тамхимыг татах ч яах вэ? За тэр essence гэдэг зүйл байдаг. Гэхдээ тэр Sartre-гийн философич хэлж байгаа шүү дээ. Чиний тэр одоо цаанаас өгч утгач чи хамаагүй байхгүй юу да хамаа юу? Чиний хэн болох чи хамаатай байхгүй юу гэдэг ингээ үгэн дээр хэдүүлээ нэг дүгнэлтийг ярьсан да. Тэрнээс нэг higher self буюу ингээ чиний ирээдүйн ингээ нэг version чинь чамд үргэлж чиглэл өгж идэг гэдэг нэг юм сонирхолтой ингээ галзуу айдаа ярьцгаасан тий. Окей тэгвэл хэрийг задлацгаая. За бас илүү ухаалгаар. За. Яг одоо магадгүй маш олон хүмүүс магадгүй ч жоохон магадтай л да. Яа гэвэл ингээд миний таротын ингээд нэг кейсүүд бүр олон бүр ингээд игзэгтэй болоод байгаа байхгүй юу. Би угаасаа тарот турших нэг гоё нь. Нэг дор маш олон хүмүүсийн ингээд ерөнхий байгаа байдлыг ингээд анзаарчтай байхгүй юу.
маш олон насны хүмүүс байдаг. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу гэ тэ. Тэгээд жишээлбэл нэг 50-д насны ах нарыг би хүздэг ба тэгэл хашрууч бас хөгжилтэй юм ярьдэн шүү дээ. Бас эгч нараас их ярьдаг. Тэгээ нөгөө нэг юм өөр хүмүүс өөр хүрээллийн бүх юмнууд ингээ үзэж байгаа болохоор өөр ингээ нөгөө wisdom буюу одоо мэдлэг бол авчиж байгаа байхгүй би. Ухаан бол авчиж байгаа байхгүй тэр хүмүүстэй уулзснараа. Тэгээд дараа ер нь ингээд нөгөө нэг тэр одоо болж байгаа энерги бидний эргэн тойронд яг яаж нөлөөлж байна гэдэг ерхий гадаргалгаатай болоод байгаа. За энэ гадаргалгааны үзэн дээр хэдүүлээ нэг ухаалаг хит хитэн логик юм ярьчих. За эхний логик. Scorpio season хилэн зорд. Тэ миний төрсөдөр боллоо 3 хоногийн дараа. Тэ надад бэлэг авсан. Тэ намайг хоолндор болоо тоосон шүү. Scorpio season дээр яах вүлээ гэдгийг бид нар ярьсан те. Чи контролдож чадахгүй зүйлээ контролдож битгий улаараа гэдэг зүйл ярьсан. Яагаад энийг ярьж байгааг вэ? Бид нар хилэнц гэдэг амьтныг нь ихлээр ярьчих хэрэгтэй байхгүй юу? Хилэнц гэдэг амьтан чи өөрөө бараг л ганц юм хоёр амьтыг л нэг штэ ингээд нөгөө кортизол буюу стресс гормоноор өөрийгөө ачиж чаддаг. Амарлж чаддаг л амьтан бохгүй юу? Яа. Яагаад вэ гэвэл одоо хилэн жишээлбэл нэг юм жижиг ингээд тайт ингээд бокс ингээд хавчигдсан ингээд нэг ингээд стресстэй тэгж амар болчихдог байхгүй. Яг энэ шиг бид нар яг одоо ингээд амар ядаргаатай нөхцөлийг үзэж байгаа үнэн шүү дээ ярих юм бол. Шийдэх ёстой юмнууд зөндөө байна те. Бидэрт магадгүй гарч авахгүй хан мөрөгцсөн юм шиг санаж байгаа те. Энэ нөхцөл дээр хэдүүлээ хэрхэн яаж ингээд ухаалаг бодцох байх вэ? Энержетиклээ бид нар яаж илүү ингээд нэг гоё чиглэлөө явах вэ гэдэг талаар одоо хэдүүлээ ярьчих. Би сайхан YouTube-ээс Forrest Gump гэх киноны жүжигч байдаг да манайх. Тэр ахын нэг тоглосон киноны нэг шортсыг үзсэн аахгүй. Тэгээ бид руугаас бөөндө багтаа үзчихсэн нэг арал дээр ганцаараа хаягдчихдаг. Хонгоцсон сүрцэн. Тэгэл нэг бокснуудаа нээж байгаа аахгүй. Тэгэл өөрт хэрэгтэйгээ төлөвлөдөө ингээл аваач хэлж чи хамгийн сүүлийн боксоо нэг ч мань хөр гинт ботсон юм уу яасан би энэ боксоо ерөөс нээхгүй гэрлөөгөө буцаа очлоо хизээч нээхгүй яг окей нээггүй тэгээ хаширчин тэгээд нөгөө 8 жил тэр эзэнгүй арал дээр ганцаар амьдарч байгаа байхгүй тэгээ би бас ингээ боддөө ш тэр ахыг тэр ах яа саадаг байсан бол тэгээ 8 жил одоо ганцаар байна гэдэг чинь ингээд нөгөө нэг UK залуудаа халуухан байхтай ингээд нөгөө нэг найрж исэн ингээд зигзэр хүүхнүүдийнх ингээд царуу мартчтiin болов ааш. За тэр маазрч байгаа. 8 жил ганцаар байсан байхгүй тэр кинон дээр. Тэ хашир за боли. Тэста. Амьдрал юу н дарк штэ. За харин сал хийгээд үхсэн чамаагүй явъя гээд. Тэгээ кино болсон панчаа хэрэгтэй штэ. Тэг үхэх гээл бөөм болж гэрлөөгөө буцааччаал тэр хайрцгаа нээсэн чинь юу исэн гэж сансар стац. Гэхдээ тэр хашир 8 жил чинь ингээ зовох шаардлагагүйсэхгүй зүгээр анханасаа яриад хайрцгаа нэг л анханасаа шууд яриад гэрлэг айтайхан эсэм хүрэгчгэл байсан л да. Энэ киноны тэр энергийн логик юм уу? Энэ киноны тэр зохиолоос бид нар юуг анзаарч болох вэ? Ялангуяа тэр анзаарсан зүйл нь бидний одоогийн энэ одоо хилэн цорны систем, одоогийн буцаж байгаа хөдөлгөөнүүд дээр одоогийн бид нар магадгүй заавал тэр гариг эрхэсгэгээр заяа. Яг одоо хин нэгэн магадгүй энэ бичлэгийг үзэж хин нэгэн магадгүй хоёр хүүхний дунд эргэлцэнтэй чимгээг агуугаа болох уу, альмааг агуугаа болох уу гэдээ эргэлцсэн. Магадгүй хин нэг ингээл нэг насаараа байсан токсик бачгаас салах гад бүр ингээд толгоо мэрэгцэн. Магадгүй хин нэг ингээд нэг гарцгүй болтлоо өрөнд орсон санхүүгийн хямралд ингээд нэг байгаа бол магадгүй хин нэг ингээд нэг эрүүл мэндийн асуудалтай байгаа бол хин нэг хайртай өнөө ингээд нэг нүдэн дээр ингээд челленж ингээд үзэж харж байгаа бол яг энэ нөхцөл төр бидэрт ингээд нэг хэрхэн яаж ухаалаг байх вэ гэдэг. Тэр кинон дээр анханасаа хашир ингээд нэг боксоо нээсэн чи боксоо нээгүүч амьдралынх нь хоёр пайтагаас тэр хоёр ингээд нэг алхсан ингээд зам нь хоёулаа тэр хүний хувьд бол үнэн байхгүй юу? Хэдүүлээ жоохон философч байгаа шүү. Хоёулаа тэр хүний хувьд бол үнэн. Тэр хүн 8 жил ингээд ганцаараа ингээд нэг тарчилснараа тэр хүн магадгүй амьдралын утга учирыг илүү ингээд өөр ингээд нэг байдлаар ингээд ойлгосон байж магадгүй баха. Магадгүй тэр хүн ингээд шууд ингээд нэг боксоо нэгээл гэртээ харьцаасан бол магадгүй тэр хүний амьдралын одоо хөгжил гэх юм уу ухаарлал нь илүү бага болох байсан баха.
бид нар мэдхгүй. Та алхимист гэдэг нэг номыг ингээд нэг санаж байгаа л нэг Испани бацаа Эрдэнэ цагаал Египт рүү шаачдсан штэ. Гэхдээ тэгээд өдрийн төгсгөлөд тэр хайж исэн алт эрдэнэсний гэрийн хайжууд булаатай л байсан байхгүй юу? Тэр Испани бацаан ч бол яг гэрээсээ гарахтаа ингээд нэг начиг таро трейдер нэг цэг аваад тэр уншуулж дээсэн гинлээ. Тэгсэн чи тэр цэг аваа Эрдэнэсээ Египттэй байгаа гэсэн хашир Египт л очиж байгаа байхгүй юу? Египт л очиж яасан гэж хашир хүнд молигдуулж байгаа. Бизнес хийж мөнгө олж үзэж байгаа. Нэг туршлагатай болж байгаа. Дайны хөл нэрвдэж үзэж байгаа. Англи экспедиц донд алхимист тэр ингээд ямар нэгэн зүйлүүд ингээд ойлгож байгаа. Дээр нь дүүлж байгаа. Бүр зовлон гэдэг бол яг алхимист яг тэр journey дундаа зовлон үзэж байгаа байхгүй юу? Гэтэ алхимистийн тэр нэг зорилго нь болохоор тэр нэг Египтэд нэг алт хайгаад байна да. Тэгээ цийн дундаа ингээд нэг юу гэх тийшээ ингээд заагаал одоо нэг дээрэмдүүлээд үхээ алдаад ингээд тэр Египтийн пирамид руу заагаал байж дээрм чинь ингээд зодож байгаа шүү дээ. Чи ацаа тийшээ заагаад чи тэнд Эрдэнэ сая байс. Чи тэнийг би энэ 30 жил амьдэрсэн Эрдэнэ саяд юу ч олоогүй. Гэхдээ би сүүлд амар сонин зүг зүтсэн шүү дээ. Хэрэв би Испани ингээд юу гэх сүмлөө очих юм бол би тэндээс Эрдэнэс олно гэд ямар тэнэг фицтай яг Эрдэнэс олохын төлөө Испани руу явж идэг ш. Алхимист яг үндэ шүү дээ те Испанаас Египт рүү очсон шүү дээ. Гэтэ шартаагаар очсон байгааз нөгөө бачка нь харин очиагүй байгааз. Гэтэ Эрдэнэс бол нэг газараа байж исэн те. Тэр цагаан аваа яагаад алхимистад ингээд тэр байшлыг хэлж өгөөг юм бол тэр аваач хэлэхгүй л дээ тэр энерги л яа л да. Би өөрөө таарад туршдаг болохоор мэдчихлээ л дээ яаж энерги нэжлэх юм. Тэр одоо цагаан аваагийн спирит одоо алхимист спирит хоёр хоорондоо ярьсан л юм байлгүй да. Алхимист ташир ингээд нөгөө тийш очих юм бол тэр мөнгийг тэр эд баялагийг яаж захиран зарцуулах, яаж илүү аривжуулах, яаж илүү шеэрлэх, яаж илүү гой зүйл бүтээхийг хичээл сурах юм байна. Тиймээс нөхрийг Египт явж жоохон үзүүлэх хэрэгтэй гэсэн юм байлгүй дээ. Сэмэс тэр нэг гарал дээр ганцаар байдаг гай шиг л байгаа байхгүй юу? Тэ. Тэгэхээр ингээд нэг бид нэг дандаа сонголтууд нэрэлдэт байгааз тэ. Тэгээ одоо угаасаа ингээд бидний хувьд бол маш их зэгтэй ингээд сонголтуудын цаг бай. Яа тэгвэл энэ 25 он болохоор major judgment цаг буюу юм болгоод шинжилтийн цаг. 26 он бол өөр ялцчихв. Тэгээд миний өмнөх хөшлгөн дээрээсэндээ 100 болгоны fuck ихний 20-од онд угаасаа бүр ядраатай юм бол тоххоо. Гэхдээ дараа нь ингээд бид нар ингээд нөгөө нэгдсэн байдлаар major judgment үзсний дараа илүү ухаалаг амьдрдаг ч юм яадаг ч юм аа тий болдог. Тэгвэл ингээд нөгөө бид нар зовж ич ингээд нэг жаргалтай амьдрах юм аа. Бид нар зовж ич юу нэг тэр нэг шагнал гэдэг зүйлийг өртөх юм уу? Бид нар зовж ич ингээд бид нар тэр хүсэж байгаа зүйлдээ хүрэх юм уу гэдэг асуултан дээр би дандаа үгүй гэдэг байр суурьтай. Гэхдээ яагаад вэ гэвэл шүү дээ те. Чи тэгэд зовхгүйгээр харин эсрэг өмнөөс нь ингээд юу гэх очоогүй, хүрээгүй, мэдрээгүй байж тэр wisdom буюу эсвэл тэр wisdom тэр амьдралын зөв чиглэл, амьдралын юу гэдэг тэрийг чи мэдэрч боломжтой маа гэдэг би айдиаг байн хуваалцдаг. За одоо тэгвэл хэдүүлээ тэр higher self гэдэг ингээд нэг сэдвүүлэг уцаж очицгоо. За одоо ярихад амархан болгоё. Нэг бачка ингээд нэг альма чимгээ хоёрын дунд ингээд алийг нь авгаага болох дээр эргэлзэж байгаа. Бас 3 дахь сонголт гэж байгаа. Алийг нь сонгохгүй байх тий. Тэр бачка ингээд 3 сонголтын дунд ингээд эргэлзэж байна да. Аха. Мадуу 4 сонголт гэж байгаа даа. Юм ээж 2 агаатай болох хөл балхтай хоёултай суучих юм билэг ш. За тэр маадрах ч яах вэ? За тэгээд энэ бол ингээд нэг typical жинлүүрийн ордныхны ингээд нэр баад те. 2 бачка гоод алийг нь соохоо мэдгүй яаж яхад жинлүүр ордог дана нэг 2-3 сонголттой чтэй те. Гэтэ жоок шүү жоок. Бүр амар нэг offend болоод хүлээд байгаа тийм. Давраад байгаа аашаах. Тэр жаах. За тийм байна. Тэгсэн чи ингээд нэг миний нэг ойлголтоор шүү дээ. Одоо энэ бол миний галзуу ингээд айдаа шүү. За. Тэр хүн 4 сонголтойгоос дөрүүлэнгийн нэг дор хийгээд үтцсэн байвал яах вэ? 4 өөр цаг үеэр амьдраад үтцсэн. Тэгснэ хамгийн сонирхолтой нь дөрүүлэнгийнхэн паттерн нь амьдрсан бол дөрүүлэнгээс нас ирээдүйд яг юу болох мэдээллийг авцсан байвал яах вэ? Энэ амар чухал point. Яагаад вэ гэвэл шүү дээ те. Яг ийм эргэлзээтэй үед мадуу зүгээр ядаргаатай л ахaltaа одоо яг ийм desperate хэцүү үедэр нь тайвшир гэж хэлэхээр өстой уур хүрдэн штэ тий ойлгоч нормалмаар байл өөртөө мэдээ. Гэтэ ямар ч лээс эхлээ тайвширч гүнзгий амсаа пицта тайвшир ихээр л энэ галын тохиолдолд ордог байж байгаарай.
оо яана энэ яг юунирсээс өгч байгаа сайн юм бол аахгүй зүгээр галын тохиолдол уурч байна. За тэгээд ингээд нэг одоо жишээлбэл бодоод үзье. Тэр хүн ингээд нэг зөв сонголтоо хийж байгааг мэдэх нэг арга байгаа. За тэр хүн өөрийн гэсэн ингээд нэг юутай байх хэрэгтэй байхгүй. Чиглэлээ тодорхойлох хэрэгтэй байхгүй юу? Тэр хүн ямар чиглэл вэ? За би үнэхээр ингээд нэг амар гоё ингээд нэг элбэг дэгэмжлэг эрүүл сарвал гоё гэр бүл тэ урт удаан ханцралтай гэр бүлийг зохионоо. Энэ бол миний чиглэлээ. Тэгээ магадгүй higher self одоо ирээдүйн тэр higher self чи бүх ингээд таймлайнаар нь амьдраад үтцсэн байгааз. Өшөө чи аль нь илүү яг миний тэр ингээд intention дээр ингээд миний тэр одоо зорьсон зорилго тэр аль нь илүү match болохоор байна те. Чимгээ match болох юм уу, альмаа match болох юм уу гээл те. Чи тэрийг шийдчих Би тэрний чинь дагаа явчих гэсэн чи. Тэг чи магадгүй тэр хүүхэн хоёулаа алгуулчих магадгүй тэр хүний амьдралаас. Магадгүй дахиад 10 жил ч ингээд хугасан гэлмээр явж магадгүй шүү дээ. Гэхдээ яалч тэр хүний чиглэлийн дагаа байдаг байхгүй юу? Магадгүй альмаатай ингээд суусан бол ингээд нэг лардмаа шиг токсик гэр бүл болох ч байсан ч юм болоо те. Магадгүй чимгээтэй наасан бол ингээд юу гэх 3 дахь читгээтэй токсик харилцаа шаахч байсан бол мэдэхгүй шүү дээ. Тэ? Тэр англиар ингээд нэг ярьдэн штэ. Beware what you are wishing for гэд. Юу ч чаас болгоомжтой байх хэрэгтэй хаа. Гэхдээ штэ тэ ингээд бодоод үзье за. Би яг энийг амар ингээд анзаарч ирсэн юм аа. Би ч ажиг нөр аим өдрийн тэмдэглэл бичдэг. Тэгээ одоо жишээлбэл ингээл нэг юу гэх энэний солиушн би ингээд бүр саяхан л ойлгож байгаа юм за гинт ингээл пак гэл. Тэгээ одоо жишээлбэл ингээл нэг юу гэх жил хагасан өмнө ингээд салсан манай алдарт экс тэрүүн дээр ингээд салхийнхаа өнд би нэг биччихсэн өдрийн тэмдэглэл ингээд харсан чинь гэрлэлж бодож исэн байхгүй би одоо гэрлэмээр байна. Шаси гэрлээд инх тох ингээд хүүхд мөгтө болмоор байна те. Тэгээ нэг айлын гоё авгааг шааж байна. Болоо те авгааг нэг айтайхан болгочмоор байна. Нэг тийм ингээд биччихсэн байгаа байхгүй. Тэгсэн чи яг тэгэл би хоёроо одоо тэр контракт нь ч юм уу юм дээр ч юм яадаг ч юм мэдэхгүй байна зөө. Салаа шаачиж. Тэгээд тэрийдээ уурч лээсэлтэй пиццтай алфтай муу малтай муу гэж мэйл те. Салаач боловч гэж мэйл. Амар уурч ийсэн. Гэхдээ яг одоо ингээд нэг ухамсартай бодоод ч. Яалчгүй тэгэл ингээд нэг гэрийн болоогүй юм бэлгүүд одоо бүр дүүрч штэ те. Би өөрөө ихтэй яг чиглэлсэн багт. Гэхдээ тэр чиглэл штэ те. Заавал тэр хүнтэй гэсэн үг биш байсан байна гэдгийг би сүүлд хурж авахгүй. Бид нар чиглэлээ тодорхойлохдоо дандаа яг нэг тодорхой юмыг контролох гэдэг. Хизээ хаана яаж хинтээ гэдэг ч юм уу. Тэгж олдгүй юм байлаа. Сайн үл ингээл юу гэх юм би үгүй нэг амьдралаа нэг жоохон сайхан болгох чи тийм илүү сайхан эд баялагтай тав дахьтай тэ гоё амьдрчил та гэлээ. Тэгээ manifestation хэрэл нэг саран дээр нэг төрөгч өргөдөг юм биш шүү дээ. Manifestation ч тэгэл би бодоод intention өгсөн гэдэг чил manifestation тэ. Тэгэл ингээд байжсэн чи ингээл юу гэх юм би миний амьдрал амар олон сонголтууд гарч ирж байгаа байхгүй юу? Амар олон сонголтууд. Тэгсэн чинь шууд ингээд юу гэх гинт ингээл бүх сонголтууд миний өмнөөс ингээд зайлж байгаа юм заяа. Тэгээ бүтлгүүтээд expect хүн өгөхөө болоод клиентууд маань надаас ингээд холдоо бүр нэрвцэн заяа. Тэгээ би ингээд гинт бодохгүй юу. За байж миний яг intention-ы дагуу миний одоо тэрний ирээдүйд алхаад үтцсэн байгаа штэ. Бусад ингээд нэг замууд дээр ингээд алхаад үтцсэн бусад ирээдүйн хэсгүүдийг хөгшөө цаашаа бай цаашаа. Энэ 25 оны алтан цогч яг миний замыг сонгосон байна. Та цаашаа бай заяа. Яг миний дагуу гэл намайг чиглүүлсэн юм байлгүй дээ. Би одоо жишээлбэл нэг сарын $3,000 энергитэл байсан байх тий. Түл тэр 6,000 болгосон байлгүй хинж мэдэхгүй шүү дээ. Тийм болдгоо $3,000 энерги чинь тэгэл надаас алгал болно шүү дээ ярих юм бол. $3,000-тойгоо дүүцэн клиентууд маань надаас алга болох нь ойлгомжтой л асуудал байсан юм шүү дээ. Би энэ өндөр уурлах шаардлага байгаагүйсэн юм шүү дээ. Яалч ч жоохон нервтэй тэлттэй байсан л да. Одоо харин бодонгод шаардлага байгаагүйсэн мэн үү? Би угаасаа л замаараа алхаж байгаа юм шиг. Solution гэдэг зүйл үргэлж ингээд миний хажууд байсан байна гэдгийг анзаарсан. Яагаад бол би ингээд юу гэх өөрийнхөө ингээд алхах хэвээр бүхий л замуудаар нэгэн дор алхаад үтцсэн. Би гэлтгүй хүн болгон заа. Зүгээр бид нар ингээд аль чиглэл рүү явмаар байгаагаа зүгээр тодорхойлцох болох л байсан юм билээ шүү дээ. Тэгээ гол нь тэр нэг процесс нь чухал болохоос ш үр дүн чухал биш үсэн билээ. Бид нар нэг юм дандаа үр дүн гэдэг зүйл дээр ингээд нэг юм лалрын хорогдоо шаад идэв шүү дээ. Тэ? Тийм жишээлбэл ингээл нэг
чи амар excited болцоонд ингээ явлаа гэж одоо яг үр дүнгээ шууд төсөөлдөг те. Би ингээл яг хамгийн гоё өнөртөө усаа түрхээлаа. Тэр хүүхэнд ингэж хэлээлаа шаас. Гэхдээ тэр үр дүнд ацаа төсөөлөд байгаа юм бэ? Ацаа орогдоод байгаа юм бэ? Чи үр дүнд илүү хорогдох тусам яг ирэх юм бол чи үр дүнгүй илүү алдчихлахгүй юу? Зүгээр тэр flow буюу тэр процесстой ингээ алхаас сурчих хэрэгтэй байгаа байхгүй юу? Same-с ингээд нэг тэр алхимистගේ бацааны тэр нэг бацаан ч яг тэр ч одоо 1800 оны ном тэр ч одоо 300-аад настай 200-аад настай те мэдэхгүй гişээс тий төгцөг шах. Баяр алхимист гэдэг нэг Испан гай л ингээл нөө юу л байгаа байхгүй юу? Жишээтэй л адилхан байгаа байхгүй юу? Мань хүн тэр нэг үр дүн гэдэг зүйл рүү нэгэ чиглүүлсэн байгаа. Гэхдээ мань хүн тэр үр дүн дээр заавал хүрэндээ гэсэн одоо нөө бодлого байсан байхгүй юу? Зөв мань хүн тэр процесс нь чухал байсан. Процесс. Тэг мань хүн чинь ингээд тэр эрдэнсийг тэр мөнгийг хүртэх хэрэгтэй боддог ч юм уу. Харин эсрэгээр миний хамгийн анхны ингээд нэг одоо ившлэгийн хамгийн анханд ярьсан point. Бид нарт тэгвэл заавал ингээд зовж ийж, ингээд унж ийж, ингээд лалар болж ийж тэр нэг point нь хүрдэг ч юм уу. Тэгжээж бид нар нэг юм award, reward авах гэдэг үгүй гэж хариулсан шүү дээ. Бид нар яг одоо хэрвээ миний higher self чи сонсчихвол, хэрвээ бурхан гэж байгаа чи сонсчихвол, хэрвээ universe, хэрвээ энерги чи өөрөө нэрэл заа байна нэг. Чи сонсчихвол би эргэлзэж байна. Гэхдээ надад clarity өгөөч. Надад тодорхой байдал өг. Би эргэлзэж байна. Гэхдээ миний замыг зааж өг. Магадгүй энэ зам руу ингээ явхад надаас холдох ёстой юмнуудыг холдоосон баярлаа. Хэрвээ чи ингээ нэг амар сайхан ингээ нэг амьдралын төлөө ингээ явж гин чамаас хайртай хүн чинь ингээ юу гэх би чамтай муудлаа баяртай гэх юм бол штэ тий. Урлах шаардлага байхгүй. Харин ч тэр хүнд ингээ нэг баярлаа хайртай шүү надтай байсан баярлаа. Яг үндэ ингээ юу гэх чи шал өөр юм хүссэн тэр хүн шал өөр юм хүссэн та хоёрын тэр нэг салааж байгаа зам чинь нийлээгүй тийм simple юм штэ яг ярих юм бол баярлаа би ингээ урагшаа баярлаа би ингээ нэг илүү ингээ хүсчихсэн гоё амьдралаа хийн. Магадгүй чи ингээ нэг би челленж үзэж дууссан гэх юм бол штэ тий яа дууссан байлгүй дээ мэдхгүй байна. Гэтэ энэ зовлон гэдэг зүйлүүдийг челленж ч юм уу бидрийг шийдэх гээд байгаа гэж бодхоо болчиход амьдрал гоё юм байл шүү дээ. Магадгүй чи нарциссистик хүнд ингээд абьюз болохоос амар айдаг хүн байлаа гэж бодъё. Тэгвэл чи higher self-тэй хэл. Шүү. Намайг амар гоё ингээд unconditional хайрладаг. Тэ алин сайн залуутай суулгаарай. Ер нь аль нь тэ бата тулгаа тэ тийм бэлгүүнээс аль нь ингээд яг тэр хүн байсан байдгийг чи заагаад өгч гişсэн. Гэх юм бол тэгэл яг чи мэдгүй ингээл салах хэвээр юмсан чамаа салаад яг учрах хэвээр чи чам дээр л гараал ирчих жоохгүй. Ийм simple. Аашаах. Амар хэцүүс сэтг комплекс сэтг зү ийм simple гэж хэлдэг шээс. Мэдгүй тэгэл тийм. Гол нь ингээд нэг юу гэвэл штэ тэг хэрэгтэй цаг үед хэрэгтэй мэдээлэл гарч ирдэг, хэрэгтэй цаг үед хэрэгтэй боломж гарч ирдэг, хэрэгтэй цаг үед хэрэгтэй хүмүүстэйгээ танилцдаг гэдэг үг өгдөн штэ. Энэ юу гэсэн үг вэ штэ тэг чи зүгээр ирээдүгөөсөө ингээд нэг wisdom олоход бэлэн байгаа. Чи ирээдүгөөсөө ухаарл олоход бэлэн байгаа. Чи замаа сонсоход бэлэн байгаа л гэсний тохиочин бохгүй юу? Тиймээс ингээд би өөрийгөө яаж имжлэх вэ? Би inner child яаж имжлэх вэ санаа зовох шаардлага байхгүй. Зүгээр би аль хэзээ имжлэгцэн. Би бэлэн байна энэ өөрийгөө имжлэхэд. Надад тэр wisdom байна уу? Надад тэр хэрэгтэй хүмүүс нэ хэрэгтэй контент нэ нэ. Яа. Гараад ирчихгүй юу? Тэр би матч болол үзчих шээ. Би бол эндээс нөгөө шинэ сэндэрлэг очиж шопоо ажиллуулахаас бол айхгүй. Яг бол би хүмүүст ингээд нөгөө хэрэгтэй кофений гоё сервис магадгүй хэрэгтэй гоё ингээд нөгөө зүйлүүд магадгүй гоё ингээд мэдрэмжүүдийг өгч чадах юм чинь. Тэр хүмүүстээ би ингээд нөгөө энержетиклээ холбогдсон л юм чинь. Холбогдоогүйсэн ч гэсэн түүл энэ миний сурах хэвчээ хичээл л хийсэн билгүй дээ. Гол нь би ингээд нэг ийшээ явна гэдэг л мэдчихээн яг нэг юм байгаа. Тэгээ миний ирээдүйн ингээд сеф надаа ингээд нэг юм чиглэлийг зааж л өгчлөө гол үгүй. Магадгүй саяын тэр нэг унсан миний уналтууд байгаа штэ. Санхүүгийн кризисүүд үстэ. Магадгүй ингээд амьдралыг маань илүү ухамсартай илүү гоё болохын төлөө чиглүүлсэн юм байлгүй дээ тий. Тиймээс ингээд нэг ингээд нэг өдрийн төгсгөл гэхэд тэгээд хараад уншуулахаар бол
Мэ тэгээд завтаа цагаа харахгүй. Тэгээд бүгөө бас тэгээд нэг амар өндөр экспект хүлээгээч хэрэггүй дээ. Надаас. Яа, гэтээ гинт амар ядарсан нааж. За тэгээд та бүхэндээ ингээд үнэхээр хамт байдагт баярлалаа. Тэгээд би ярианы төгсгөлөхэд хэсэгтээ ингээд бичлэг хийхгүй. Би яагаад ингээд нэг хэсэгтээ бичлэг хийхгүй байвал нэг жоохон personal reading дээр ингээд жоохон суурлаа, төвлөрё гэж бодож байна. Одоо угаасаа ингээд нэг будын буцалт ингээд дуусахад хэдхэн хоног үлдлээ. Тэг үнэхээр ингээд нэг хэрэгцээтэй байгаа. Үнэхээр асуудлаа арай өөр зүгээс солиушнаар ингээд авахыг хүсэж байгаа хүмүүст магадгүй би цаг гаргая. Бид ямар л хэсэн вебсайтн дээр бичтгүүрэх цаг бичих бах. Тэгээд ядарчлаа л нэг онох та тий. Тэгээд 12 сараас харин би харин нэг таратны цаг тавихгүй нэг 12 сарын дуслахаар 11 сарыг дуслахаар яхаа. Хэрэгтэй хүмүүст нь би таарат энэ уншия да. Тэгээд матч болох тэр л үстэй. Тэгээд та өөрсдөө мэдгүй. За тийм байна да. Сайн гэх юм бол бодохгүй л зэ.